За хүүхдийн урлан бүтээгдэхүүн 2025-аас 2026 оны хичээлийн шинэ жилийн ээлжлэлтийн бүртгэл явагдаж байна. Сая 9 сарын 2-оос 12-ны хооронд бүртгэл явагдана гэсэн байгаа. Энэ жил 16 төрлийн 24 дугуйлан хичээл. Дугуйлангуудын онцлог гэвэл дүрслэх урлаг, гар урлал, дизайны чиглэлээр хүүхдүүдтэй үн төлбөргүй, гол нь үн төлбөргүй дугуйлангууд хичээлдэг. Ер нь манай дээр 1800-аас 2000 гаруй хүүхэд сурах хүчин чадалтай манай төв нь. Одоогийн байдлаар бол 1700 гаруй хүүхэд бүртгэсэн байна. Арьсан урлал, сүрлэн урлал, за нэг ганц хоёр ангиуд л ер нь дүүрээгүй байна. Бусад ангиуд нь бүгд дүүрсэн байгаа. За ангиудын хувьд болохоор дунджаар 60, дээдл нь 100 хүүхдээ сууж авдаг нэг анги. Ангийнхаа багтаамжаас шалтгаалж байгаа. Тэгээд 4 ээлжээр хичээлдэг. Бид болохоор хамаагүй байдаг л нөөц болцоогоо дайжлаад, шавхаад тийм ээ. Хүүхдүүдэд аль болохоор л ахиухан бас хамруулъя гэдэг зорилго тавиад ингээ ажиллаж байгаа. 9 сарын 15-наас 5 сарын 15 хүртэл хичээлийн жилээрээ дугуйлангууд хичээлдэг байгаа. За цагийн хуваар гэвэл өглөө 9-өөс 11 цаг, үдээс хойш 2-оос 14-өөс 16 цаг. Бүтэн 2 цагаар хичээлнэ гэсэн үг. Тийм тэгээ бас даваа лавг, мегмар пүрүү гэдэг ингээ ээлжүүд байгаа. Үндсэндээ нэг багш дээр 4 анги хичээлж байгаа гэсэн үг. Монгол Японы фестивал гээд зохион байгуулсан байгаа. Өнгөрсөн жил бол анх дугаар фестивал нь болсон. Энэ жил 2 дахь наадам нь болох гэж байна. За үүнд болохоор Японы соёлын боловсролын чиглэлийн уран бүтээлч ирж өөрийнхөө үндэсний соёл, хувцас, бичиг тэр талаараа бас хүүхдүүдэд үзүүлж таниулах тийм ээ, сурчлах ийм арга хэмжээг зохион байгуулдаг. Энэ жил бол тухайн улсын уран бичээч, каллиграфчтай нийлээд манай төвийн бас каллиграфч, уран бичээч залуу багш маань бас хамт үзүүлбэр үзүүлэхээрээ бас арай сонирхолтой онцлог гэж хэлж болно. Тийм байна.